Сайн бацгаана уу хүүхдүүдээ? Математикийн хичээлийн байршлах хөдөлгөөнийг таних сэдвийг хамтран хийцгээе. Энэ хичээлийн зорилго хүснэгдэх юмсын байршлах хөдөлгөөнийг тодорхойлох. Өнөөдрийн хичээлээр хүснэгтийн морь багныг зөв тодорхойлох, хүснэгтэд байгаа юмсын байршлыг олж унших, бичих, заасан байршилд чиглэлийн дагуу шилжүүлэх, заасан байршлыг зөв олж будах зэрэгт суралцна. Хүүхдүүдээ хичээлийн хэрэглээ гаргаж бэлдээрэй. Дэвтэр, баал, шугам, харандаа, өнгийн будаг байх ёстой шүү. За, бэлэн болсон уу? За хүүхдүүдээ энэ ямар үлгэрийн зураг вэ? Зүйтэй F-тэй 4 амтны үлгэрийн зураг байна. Эдгээр амттын байрлалыг нэрлээрэй. Тагтаа хаана байрлаж байна вэ? Зүйтэй бүх амттынхаа хамгийн дээр нь байрлаж байна. Заан хаана байрлаж байна вэ? Сармагч нь туула тагтааны доор нь байрлаж байна. Туула хаана байрлаж байна вэ? Тагтааны доор сармагчингийн дээр байрлаж байна. Сармагчин хаана байрлаж байна вэ? Туулааны доор зааны дээр байрлаж байна. Амтд модны аль талд байна вэ? Зүйтэй амтд модны баруун гар талд байна. Одоо бүгдээрээ нэг тоглоом тоглоё. Дэвтэртээ 3-ыг хатсан 3 хэмжээтэй ийм хүснэх зураараа харандаа шугамаа ашиглан цэвэрхэн зураараа хүүхдүүдээ нэг дэвтрийн дөрвөлжин нүдтэй нэг нүд нь таарч байх ёстой шүү. Цаашид нэг нүдийг нэгж гэж авнаа. За, багш нь тоглоомынхаа зааврыг уншиж өгье. Хамтран хичээл үзэж байгаа хүнтэйгээ чагт дугуй дүрсийг ээлжлэн тавина. Морь улан багны дагуу өөрийн сонгосон тэмдгээ дараалуулан тавьсан нь хожино. Ялагч тодорхохгүй бол тэмцсэн тооцно. За, чагт дугуй дүрсийг ээлж тавь тоглоорой. Хэн морь улан багны дагуу дараалуулж тавьж чадсан нь хожино. За, ялагчаа тодруулсан уу? Энэ хэдэн нүдтэй хүснэгт вэ? Хэдэн морь, хэдэн баг нь байна вэ? Зүйтэй 9 нүдтэй хүснэгт байна. 3 морь, 3 багантай юм байна. За, энэ тоглоомд хэн ялагч болсон байна вэ? Дугуй дүрсийг аль нэг морь, аль нэг багны дагуу дараалуулан тавьж чадсан байна уу? Чадаагүй байна. Тэгвэл чагт дүрсийг аль нэг морь, аль нэг багны дагуу дараалуулж тавьж чадчихв. Чадаагүй байна. Тэгвэл энэ хоёр тоглогч хоорондоо тэнцсэн байна. Багны нүсгийг том үсгээр тэмдэглэнэ. А дугаар багна, Б дугаар багна, В дугаар багна гэв. Морийг доороос нь дээшээ ихсгэж цифрээр тэмдэглэнэ. 1 дугаар морь, 2 дугаар морь, 3 дугаар морь гэх мэтээр. 2 дугаар морины 3 дахь баганд ямар тэмдэг байна вэ? 2 дугаар морины 3 дахь баганд. Эндээс морь багны угталцах цэгт улаан өнгөтэй дугуй дүрс В дугаар баг нь 2 дугаар моринд байна. Гэт В2 гэж тэмдэглэнэ. Эхлээд багныг, дараа нь морийг уншиж бичнэ. Улаан чагт тэмдэг аль морь, аль баганд байна вэ? В дугаар баг нь 3 дугаар моринд байна гэд В3 гэж тэмдэглэнэ. Энэ хүснэгтэд байгаа дүрс улам битүүдийг ажиглаарай.
Хэдэн дүрс хэдэн биет байна вэ? Зүйтэй 6 дүрс 2 биет байна. Дүрсүүдээ нэрлээрэй. Ногоон өнгөтэй 3 улжин дүрс, шар өнгөтэй тэгш өнцөг дүрс, улбар шар өнгөтэй 5 өнцөг дүрс, ягаан өнгөтэй дугуй дүрс, цайвар ногоон өнгөтэй тарпец дүрс, дахиад ягаан өнгөтэй 6 өнцөг дүрс байна. Саарл өнгөтэй шоо биет байна. Цайвар ягаан өнгөтэй параллел пипед гэсэн биет байна. За дүрс болон биетүүдийн байршлыг нь дэвтэртээ бичээрэй. Эхлээд дүрсийг, дараа нь биетийг бичээрэй. За гурвалжин дүрс ямар байршилт байна вэ? А-гийн 3-д, 5 өнцөг дүрс Б-гийн 1-д байрлаж байна. Тэгш өнцөгт Б-гийн 4-д, шоо В-гийн 3-д, дугуй дүрс Г-гийн 4-д, тарпец Д-гийн 2-д. Параллел пипед биет хаана байрлаж байна вэ? Е-гийн 4-д. 6 өнцөг дүрс Е-гийн 1-д байна. За байршлыг нь дэвтэртээ бичсэн үү? Энэ хүснэгтэд ямар амьтад байна вэ? Амьтдыг нэрлээрэй хүүхдүүдээ. Баавгай, шувуу, загас, өнөг, туулаа байна. Амьтдын байршлыг тодорхойлж дэвтэртээ бичээрэй. Баавгай ямар байршилт байна вэ? А дугаар баг нь 1-р морь буюу А-гийн 1 гэж тэмдэглэнэ. За дэвтэртээ бичээрэй хүүхдүүдээ. Шувуу ямар байршилт байна вэ? А-гийн 4-д байрлаж байна. Загас ямар байршилт байна вэ? Б-гийн 3-д байна. Өнөг ямар байршилт байна вэ? В-гийн 2-т байна. Туулаа ямар байршилт байна вэ? Г-гийн 3-д байна. Гэт эхлээд багныг дараа морийг бичнэ тийм ээ хүүхдүүдээ. Хүснэгтэд байгаа амьтдыг ажиглаарай. Баавга туулаа руу очихын тулд хэдэн нүдээр шилжих вэ? Баавга туулаараа очихын тулд баруун тийш 1 нүдээр шилжлээ. Дахиад баруун тийш 1 нүдээр шилжлээ. Дахин баруун тийш 1 нүдээр шилжлээ. Дээшээ 1 нүдээр шилжлээ. Дахиад дээшээ 1 нүдээр шилжлээ. Ингээд баавга туулаа руу очихын тулд баруун тийш 3 нүдээр, дээшээ 2 нүдээр нийлээд 5 нүдээр шилжиж очиж байна. Шувуу өнөг рүү очихын тулд хэдэн нүдээр шилжих вэ? Шувуу баруун тийш 1 нүдээр шилжлээ. Дахиад баруун тийш 1 нүдээр шилжлээ. Доош 1 нүдээр шилжлээ. Дахин доош 1 нүдээр шилжлээ. Ингээд шувуу өнөг рүү очихын тулд баруун тийш 2 нүдээр, доошоо 2 нүдээр нийлээд 4 нүдээр шилжиж очиж байна. Хоорондоо хамгийн хол, хамгийн ойр байгаа амьтдын байршлыг заагаарай. Мэдээж хамгийн олон нүдээр шилжиж очиж байгаа баавга туулаа 2 хоорондоо хамгийн хол байна. За одоо хамгийн ойр байгаа амьтдын байршлыг заагаарай. Шувуу загас 2, загас өнөг 2, өнөг туулаа 2 хамгийн ойр байрлаж байгаа юм байна.
За 3-ыг харьцан 3 үснэгтийг ажиглаарай. А-гийн 2 нүдэнд байгаа цэцгийг Б-гийн 3 нүд рүү хамгийн цөөн нүдээр хэрхэн шилжүүлэх вэ? Хэдэн янзаар шилжүүлж болох вэ? Хамгийн цөөн нүдээр гэхээр юу гэснэг вүлээ? Хамгийн дөт замаар гэсэн үг тийм ээ. За эхлээд дээшээ нэг нүдээр шилжүүллээ. Баруун гарт тийшээ нэг нүдээр шилжүүллээ. Дахин баруун гарт тийшээ нэг нүдээр шилжүүллээ. Ингээд 3 нүдээр шилжиж очиж байна. За дахиад өөр ямар аргаар очиж болох вэ? Баруун гарт тийшээ нэг нүдээр шилжлээ. Дээшээ нэг нүдээр шилжлээ. Дахин баруун гарт тийшээ нүдээр шилжлээ. За ийм замаараас шилжиж очиж болж байна. За дахиад баруун гарт тийшээ нэг нүдээр шилжлээ. Дахин баруун гарт тийшээ нэг нүдээр шилжлээ. Дээшээ нэг нүдээр шилжиж 3 нүдээр шилжиж очиж байна. За ийм 3 янзаар шилжиж очиж болох юм байна. Хамгийн цөөн нүдээр гэсэн шүү. За дэвтэртээ 5-ыг харьцан 5 хэмжээтэй ийм хөснөх зураарай. Харандаа шугамаа ашиглаад цэвэрхэн зураарай. Дэвтрийг нэг дөрвөлжин нүд нь тэй чинь нэг нүдэн таарч байвал их сайн. Дараах байршлуудыг олж нүдийг будаарай. Юу үйсэн бэ? За А-гийн 3 гэсэн байршлыг олоод будаарай. Дараа нь Б-гийн 3 байршлыг олж будаарай. Б-гийн 4 байршлыг олж будаарай. Б-гийн 2 байршлыг олж будаарай. В-гийн 3 байршлыг олж будаарай. Г-гийн 3 байршлыг будаарай. Г-гийн 4 гэсэн байршлыг олж будаарай. Г-гийн 2 гэсэн байршлыг олж будаарай. За будаж дууссан уу? За багшийнхаа будсантаа тулгаараа зөв будсан байна уу? А-гийн 3-ыг удлаа. Б-гийн 3-ыг удлаа. Б-гийн 4-ийг будлаа. Б-гийн 2-ыг будлаа. В-гийн 3-ыг будлаа. Г-гийн 3-ыг будлаа. Г-гийн 4-ийг будлаа. Г-гийн 2-ыг будлаа. За энэ юу ийсэн байна вэ хүүхдүүдээ? О зүйтэй зүүн гарт тийшээ харсан онгоц бутсан байна тийм ээ? Их сайн байна. Хүүхдүүдээ та нар энэ хичээлээр юу юуг чаддаг болсон бэ? Хөснөгтөд байрлуулсан дүрс ба амьтдын байршлыг зөв бичиж сурсан. Мөн заасан байршлыг олж чаддаг болсон. Заасан чиглэлд шилжүүлж сурлаа. Маш сайн байна. Гэрийн даалгавар шатрын хөлөг дээрх А1 нүдэнд байгаа морийг морины нүүдлээр шилжүүлж А8 нүдэнд байрлуулаарай. Хэдэн удаа нүүж хүрснээ ээж аавтайгаа ярилцаарай. Хэрвээ морины нүүдлийг мэдэхгүй бол ээж ааваараа заалгана.
хамтран тоглож болно шүү. Гэрийн даалгавар 2. Ах эгчтэйгээ онгоц буудаж тоглоод ялагчаа тодруулаарай. Онгоцыг хөснөгтөд зүүн тийш харуул зурсан байдал байна. Онгоцыг хаашаач харуул зурж болно. Онгоц буудах тоглоомын заавар. 2 тоглогч дэвтэртээ яг адилхан 5-ыг харьцан 5 хэмжээтэй хөснөгт зураад мөрийг тоогоор багныг үсгээр тэмдэглэнэ. Дараа нь өөрсдийн хөснөгт дээр 8 нүдэнд онгоцоо дурын зүг харуулж зурна. Ээлжил нь байшлыг нэрлэнэ. Нэг нь байшлыг хэлж байхад нөгөө нь онгоцны аль нэг хэсэгт унаж байвал шархтсан гээд иш үсэг. Оноогүй бол хоосон гээд их үсэг. Хошууг нь таавал сүнсэн гээд эс үсэг тавиад хариу мэдээлнэ. Нөгөө хүнийхээ онгоцны хошууг тааж унсан нь ялагч болно. Сайн тоглоод сурвал хөснөхтэй 6-ыг харьцан 6, 7-ыг харьцан 7, 8-ыг харьцан 8, 9-ыг харьцан 9, 10-ыг харьцан 10 гэх мэтээр ихсгэд зурж болно. Амжилт хүсье хүүхдүүдээ. Анхааран сонссон та бүхэндээ баярлалаа. Баяр таа.